Сайн байцгаана уу үзэгчтэй. Танад материалын нэвтрүүлэг эхэлж байна. За энэ удаагийн дугаарыг ойн сан гэрээгээр эзэмсэж байгаа нөхрөлийн үйл ажиллагаатай танилцахаар одоо бэлдлээ. За ингээд нэвтрүүлэг маань эхэлж байна. Монгол орны маань 13% эзэлдэг байсан ой маань 6 хүрэхтэй өвгөтэй болж нэг хэсэг хайхрах хандхангүй хэцүү хорхоо шавжинд баригдаж төмөгт шатаж хин дуртай нэг хүрээсөхөө бариад ордог хэцүү байсан. Ой хэдийгээр төрийн өмчч гэлээ гэсэн эзэнтэй болохгүй бол болохгүй нэ гэж гэрээгээр эзэмшүүлэх болсон юм. Үүнийг дагаад олон нөхөрлөл бий боллоо. Энэ удаа бид Дархан уул аймаг тэр дундаа хонгор сумыг зорж байгаа нэ. Юуны түрүүн энэ аймаг энэ сум ойн сан эзэмшүүлэх талаар юу хийж байгааг дуулгая. За манай Дархан уул аймаг бол 3207.5 км² талбай нутагтай. Үүний нийт газар нутгийн 20% буюу 79,012 га бол ойн сан эзэлдэг юм байгаа. Тэгээ манай аймагч юм бол ингээд 4 сумтай. 4 сумынхан 2 нь бол ойн сан бүхий газартайгаа. Тэгээд шарын гол хонгортой бол ойн сан төлөрдөг. Тэгээд нийт газар нутгийн 20% нь ойн сан эзэлдэг байгаа. Тэгээд 19 онд бол манайх бол ерөөс ойн нөхөрлүүдийг байгуулах ажилдаа нэлээд эрчимтэй ажлыг зохион байгуулсан байгаа л да. Энэний үр дүнд бол 30 ойн нөхрөл байгуулагдаад үйл ажиллагаа нь эхлээд зарим нь бол үйл ажиллагаагаа нэлээд жигдрүүлээд явж байна л да. Тэгээ энэ жилийн үед бол манайх нөхөрлүүдийг нэлээд сургажих, дадлагжуулах, чадваржуулах тал дээр нэлээд ажил зохиогдсон байгаа л да. Тэгээ энэ жилийг ч бас байгаль орчны яамнаас ойн менежментийг бэхжүүлэх сайжруулах жил болгоо зарлцсан байгаа. Энэ ажлын хүрээнд манайх ч бол аймгийн сандраагаар төлөвлөгөө гаргуулаад тэрний хүрээнд хийсэн ажлууд бол нэлээд ажил хийгдсэн байгаа. Тэгээ 30 нөхөрлөл маань ихэнх нь бол энэ онд байхуулагдсан тийм нөхөрлүүд байгаа. Тэгээ одоохондоо бол шин залуу тийм нөхөрлүүд байгаа. Тэгэхээр манайх бол одоохондоо нэг үйл ажиллагаанд нь хянаад тийм одоо юу асан тийм сул юу мөг нь бол нэг яагаагүй байгаа. Эхний ээлжинд ямарчсан ойгоо эзэнтэй болгоё гэсэн бодлого барьж байгаа юм. Манай хонгор сум бол өөрийн бас онцлогтой л доо. Яагаад гэвэл Дархан уул аймгийн нийт газар нутгийн одоо 80 орчим хувийг эзэмшдэг. За дээр нь одоо ойн сан болвол одоо бараг 100% хонгор сумын нутаг дэвсгэрээр оршдог. За газар нутгийн хувьд бол нэлийн өргөн удам 253 мянган км² ийм газар нутагтай сум байгаа юм аа. За тэгэхээр ер нь бол сүүлийн үед одоо энэ ойн нөхөрлөл байгуулах талаар төр засгаас ихэн дэмжиж ажиллаж байна. Энэ бол одоо бас олон талын давуу талтай. Яг одоо тэр үндсэн зарчим журмаараа явах юм бол өөр өгөөж өндөртэй ийм сайхан ажил гэж ойлгож байгаа. За манай сумын хувьд бол ер нь нэг 79 мянган га ойн сан байдаг гэж ийм тооцоо байдаг. За өнөөдрийн байдлаар бол сумын хэмжээнд нэг 30-аад нөхрөл ажиллаж байна. За нөхрлүүд маань бол одоогийн байдлаар нэг ойн сангийнхаа нэг 50 орчим хувьд нь нөхрлүүд одоо байгуулагдсан ийм дүнтэй байна. Нөхрөлийн хувьд бол үйл ажиллагаа явуулах хэр хэмжээ нь бол хуулийн дээр тодорхой заагдсан байна. Тухайлах юм бол тухайн ойн сангаа хамгаалах нөхөн үржих талаар одоо анхаарах одоо элдв гэмт алдлагаас одоо хамгаалах. За нөгөө талаар эрх нь бол одоо байгалийн баялгууд шүү дээ. Жимс, халиар, одоо эмийн ургамал гэх мэтлэнгийн зөвлүүдийг ойн сан дээрээ бас авч одоо амьдрал ахуйдаа хэрэглэх гэсэн ийм тоймтой хэдэн зөвлөд байгаа. Энэ хуулийнхаа хүрээнд нөхөрлүүд маань ажиллахад засаг дарга түүний бие эрүүлтгүүн бол хяналт тавьж ажиллах юм үүрэгтэй байгаа маа. За нөхөрлүүд байгуулахдаа бол иргэдийн хурал дээр орж асуудлаа тавина. Иргэдийн хурлаас тогтоол гарсны дараа засаг дарга одоо хуулийн хүрээнд гэрээ байгуулж ингээд одоо нөхөрлөлийн маань үйл ажиллагааны бүрэн эрх нь хэрэгжиж эхэлж байгаа гэж ингэж ойлгож байгаа. За ер нь бол нөхөрлөл байгуулснараа одоо олон талын давуу талтай. Тухайлах юм бол одоо ойн төмрөөс урьдчилан сэргийлэх, хулгайн одоо модноос урьдчилан сэргийлэгч гэдэг юм уу, хууль ус аливаа нэг юмнаас одоо бид хамгаалах ийм боломжтой болж ирж байгаа. Ер нь бол одоо нөхөрлүүд маань одоо эрх үүргээ ухамсарлаж
хуулийнхаа хүрээнд ажиллах явдал туйлын чухал байгаа юм. За манай сумын хувьд бол одоо олон нөхөрлөлүүд нэлээд санаачлагтай ажиллаж байгаа ийм сайхан нөхөрлөлүүд бол байна л да. За сэтгэл төрөхгүй, хуулиа биелүүлэхгүй, үүргээ биелүүлэхгүй нөхөрлөлүүдч байна. Ийм зүйлүүд дээр бол одоо бид нэр арга хэмжээ авч ажилланаа. Үнэхээр ажиллаж байгаа улсуудтайгаа бол дэмжиж ажиллана. Хуулиа эрх үүргээ биелүүлэх ийм газруудтай бол хариуцлага тооцож ажиллана гэдгийг хэлмээр байгаа. Манай дээр ч одоо үнэхээр бол санаачлагтай сайн ажиллаж байгаа олон нөхөрлөлүүд байна л да. Тухайлбал юм бол энэ зоргол тавчуу гэдэг нөхөрлөл байна. Мөнх нарстой гэдэг бас нөхөрлөл байна. Энэ нөхөрлөлүүд бол одоо бас л хуулийн өмнө үүргээ биелүүлж ер нь олон юмыг санаачилж сайхан ажиллаж байгаа. За газар дээр нь очиод үзэхэд бол бас бодит юмнууд харагдах байгаа гэж бодож байна. Тэгвэл одоо газар дээр нь бас очиод тийм ээ. За Манай сурвалжлах хэсэг ойн газрын мэрэгжилтнүүд Дархан уул аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын мэрэгжилтэнтэй хамт нэг баг болж нөхөрлийн үйл ажиллагаатай танилцж байгаа. Хонгор сумын нутагдах нэгэн нөхөрлөлийг бид зорилоо. За зорьсон газар ямар ч гэсэн төгөж байна. За одоо удахгүй тэр хүмүүстэйгээ уулзах цаг ирнэ. Манай нөхөрлийн нэр бол зоргол тавчуу гэдэг. Энэ газар усныхаа нэрээр нэрлсэн юм нөхөрлөл байгаа. Тэгээ та бүхэндээ бас биднийг зорж ирсэнд бас баяр хүргэе баярлалаа. Бид бол дайран өнгөрдөг одоо энэ ойгоор зорчиж байгаа замууд дээр болон манайхаар ер нь урагшаа хоошоо өөр одоо огтлж хэвтэй болон босоод тэгэлд огтлж байгаа замууд дээр үндсэнд нь бүгдэнд нь хаягжуул самаржуултал хийгээд дууссан байгаа манай нөхөрлөл. Нэгэсэндээ хөлийн зэсийг бол бүрэн тогтоогоод хаягжуулсан байна. За энэ манай офис. Тэгээ бид одоо энэ зун нөгөө өөрсдийн одоо хүч хөрөнгөөр хадаанда хаягдал мод ашиглаж барьсан. Энийг одоо тэр энэ унанг шатанга цэвэрлээд одоо бид тэр хойно харагдж байгаа ингээс цэвэрлсэн байгаа. Тэгээд оруулж ирээд өөрсдийнхөө хүчээр дандаа нөхөрлийн гишүүдийн хүчээр барьсан. Одоо ийм офис байгаа. Энэ дотор маань одоо цааталт нь бол ингээд голоороо хуваагдах юм. Тэгээд цааталт нь бол нөгөө байнгын постн дээр ажиллах манаач маань амьдрна. Одоо харуулын хамгаалалтын ажилтан маань ажиллана. Амьдрна. Наат нь болохоор манай нөгөө ажлын байр. Бид нар одоо эндээ цуглаад ажиллаа яриад нөгөө эргүүл тойруулалтаа гардаг. Тэгээ дараагийн төлөвлөгөөт ажлуудаа эндээ ярилцдаг тийм жижиг офисын өрөө байх. Ийм байдлаар зохион байгуулсан байгаа. Танай газар нутагч одоо хичнээн хэмжээтэй байна. Одоо нэлээд том газар харагдаад. Тий, манайх одоо хил хязгаар нь одоо хаагур эхлээд байна. За та бүхний сая өгч ирсэн энэ амны баруун одоо энэ хэр. За. Хэр ингээ бүтэн яваад энд одоо манжинт зорголт бухтын нарийн гэсэн уулууд байгаа. Тэдний дандаа хяраад энэ уртлын өхөрчлөлтийн даваа гэд тэр харагдж байгаа хяраар манай хил нийтдээ нэг одоогийн байдлаар нэг 4000 орчимга айн санг бол хамгаалж байгаа. Тэгээд энэ дотор бол бухтын даваа зорголт уул бухт нарийн хөндөй автгаан даваа гэсэн нэлээд байгалийн үзэсгэлэн газрууд байна. Байгаль даваанууд одоо бид нар бариад бас зарим зүйлийг бол хараахан дуусааг байгаа. Бид чи одоо ингэж байж байгаа л уу цугулж ажиллаа хийдэг тий энд байгаа улсууд мань байнга ингээл одоо гадна дотох юмнуудаа хийгээд одоо бид энд ингээд ханан биш юм барина нэлийн томхон шиг ханан биш юм бариад энд нөгөө хүнийг бас нөгөө хамгаалтын ажилтныгаа бас амьдрах орчныг бас таатай болох нөхцлөөс бид нар тэгж бодож байгаа. Тэгээ бид яг ингээ өөрсдийнхөө лого юмнуудыг одоогийн байдлаар үлгэсэн. Тэгээд нөгөө энд байх айлтаа зөвлөө бид нар яг энэ одоо айлтж байгаа бид нар ч одоо бас энд ирж хоол ундаа хийн штэ. Эргүүл тойрууланд явна байнга л ерөөсөө энд чи бид нар ажлын явуулдаг учраас ийм том зойр барьсан. Энд одоо мах шүүл ногоо цагаага хадгална. Аан төмрөөс сэргийлэх одоо урдсан сэргийлэх зорилгоор ингээд галт төмрийн одоо унтраал цохиуруудыг бид нар өөрсдийн хүчээр энэ хаймарнуудын цуглуулад бидэд хүмүүн хүчээр ашиглаад хийсэн байгаа. Нийтдээ бол нэг 50 цохиур бол эхний ээлжинд энд бол байх хэрэгтэй гэж бид нар бодож тооцолж байгаа. Ер нь бол ой нөхрөлд заавал тийм шаардлагагүй. Ер нь бол байх хэрэгтэй. Байх хэрэгтэй. Галт төмөр бол хизээж гарч магадгүй. Тийм учраас бэлэн байдалтай байх хэрэгтэй. Танаа хариуцж байгаа одоо ойн сан гэлдэг чинь одоо хэдэн хувийн одоо навчт мод хэдэн хувийн шилмөст мод эдэлж байна вэ? За манайхаас чинь бол манай 60 гаруй хувийг 60 бараг 70 орчим хувийг хусан ойцлно. Тий. Цөөхөн нэг 20 орчим хувийг бол
одоо нарс шилмүстэй эзлэнэ. Бос үлдсэн хэсгийг бол дандаа нөгөө бутлаг ургамлууд, бургас, улаас тийм одоо айн бүтц ерөнхийдөө байгаа. Танаа нөхрөлөөр нь хичнээн ажилчтай дандаа бас харахад бас залуучууд нэлээ байх шүү дээ. Тий. Манайх бол нийтдээ нэг 15 гишүүнтэй нөхрөлийн гишүүд. Тэгээ өнөөдөр одоо бид нар хуваарьт эргүүлэлттэй байгаа. Тэгээд манай нөхрөлөө 2 гишүүн ирсэн байна. За. За энэ шин зэрэг гэж залуу байгаа. Манай нөхрөлийн гишүүн. Итгэвтэн байгаль хамгаалагч юм залуу байгаа. За энэ хүн дээр бол манай одоо эрүүл хамгаалтын морд байдаг. Одоо бид одоо тэндээ мордоо барьлууж тэндээс одоо унлага юмаа залгуулж энэ уул усаар одоо эрүүл хориолоо хийдэг. За тэр Адиа гэж залуу байгаа. За манай нөхрөлийн гишүүн. Тийм бас одоо нэлээд идэвхтэй залуу бас байгаль хамгаалтанд оролцож байна. За энэс гадна одоо нэлээд олон залуучууд бий. Одоо зарим нь хувийн ажилдаа, зарим нь хадлан дэжил ажилдаа намрын үед бол өнөөдөр бас зарим нь одоо энэ хүн дээр одоо хадлан модлон бэлдээд байж байгаа. Тэгээ энэ жил бол бид нарыг багахан хэмжээний улсын хөрөнгөөр бид нарт мод тарих тийм болцоо олгосон. Одоо манайх энэ одоо дээдлийн тэр харагдж байгаа эсгүүдэд бид нар 40 мянган ширхэг мод суулгасан байгаа энэ жил. Мөн одоо энэ урталт бол бид нар одоо Элбэг Шарын гол компанитай нийлээд урьжуулгын талбай байгуулж байгаа. Бүхлүүдэн одоо тэнд одоо үржүүлэх, үр хөрслөгээ бэлдэх тийм зорилттой талбай юмуд бэлдэж байгаа. Тентх мод бол ургалт нь бол дажгүй. За үндсэндээ бол ургалт бол энэ жилийн яг тарсны дараа бол халт нэлээд байсан. Мод маань өөрөө бас хэмзэг идэв юм байна л да. Тэр үднээс бид нэг 60% нь бол бүрэн ургасан байгаа. Одоо 96-аас 97 оны хувьд бол энд маш хэмжээний ойн төмөр гарсан газар байхгүй. Тийм учраас одоо энд бол ойжуулах ажил бол маш эрчимтэй хийх шаардлагатай ийм газрууд байгаа. Монгол орны байгальчин уул урхаагаас гадна бас хүний энэ одоо ойн санч нь бол хүний нөгөө мод хууль бусаар мод бэлтгэлтэй холбоотойгоор маш их сүудэж хэмтэж шít. Тэгээ ер нь бол хүмүүсийн сэтгэл зүй одоо өөр болж байна л да. Монголчууд ч бас байгалаа хамгаалъя, унган төрхөөр нь байлгая гэдэг асуудал нэлээд өндөр хэрэгжиж байна. Тэгээ манай энэ төр засгийн бодлого одоо энэ авч хэрэгжүүлж байгаа ойн санг ингээд эзэнтэй болгох асуудал маш зөв гэж миний хувьд боддог. Тэгээ бидний одоо залуучууд бол нийлээд өөрсдийн хүчээр одоо сайн дураар бүгдээрээ нэгдэж аян хэсэг ойг хамгаалаад одоо энэс цаашаа олон нөхрөлүүд нийтдээ хонгорсон чинь 30 гаруй нөхрөлтэй шүү дээ. Тэгээ ингээд хил залгаад нөхрөлүүд байгаа байхгүй. Тэгээд бол энэ бусад залуучуудыг Монгол их орныхоо энэ өнцөг булан байгаа бас залуучуудыг уриалахад бол өөр өөрийнхөө нутаг дэвсгэрт байгаа мод ус сургамал юмнуудыг бол ингэж нийлж хамгаалах нь хамгийн зөв сонголт. Юм байна л гэдэг бид нэр одоо нэлээд бодож байгаа шүү дээ. Тэгэд дүгнж байгаа. Тэгээд нутгийн иргэд та бүхэн бас уялдаа холбоо харилцаа бол ямар хөө байдалтай байна? Тэр их чухал асуудал. Бид нар ч одоо энд чинь байдаг энээс гадна нутгалдаг усууд чинь нөгөө ойн санал малаа бэлчээхээс ахуулаад нөгөө дотор нь орж хадах гэл янз бүрийн асуудал биднэрт өдөр болгон тулгарна л да. Тэгээ яг бид нар бол та нар тэр усууд хамгийн гол нь бид нар зөв зохион байгуулалтанд ороод зөв голдролоо оруулаад эхлээд байгалаа хамгаалаад авах юм бол буцаага тэр байгалаас авах үр шим одоо жишээ нь ус сунд нь өвс ногоон байгаад одоо зөв зохистой ашиглаад иж болно гэдгийг ойлгохын тулд одоо бид нар чинь энд ажиллаад байгаа шүү дээ. Тэгэл одоо нутгийн иргэдтэй зохион байгуул тэднийг өөрсдийнхөө хүрээнд татаж оруулцуулах тэднийг байгаль хамгаалах ажилд татан оролцуулж ойлгуулах асуудлыг бол энэ бол энэ нөхрөлийн бол сургалт сурчлагын талын бас нэг томоохон ажил болж байгаа. Бид нар бол 2 удаагийн сургалт хийсэн байгаа. Энэ сургалт семинарууд та бүхэнд зөвлөгөө өгөх нь шүү дээ. Тий. Өөрсдөө бид нар энд байгаа хүмүүс зөвлөгөө өгж өөрсдөө боловсруулах гадна бид нарт байгаль орчны газар тэгээд дээрс ойн газраас бол нэлээд бас 2-3 сургалтыг хийсэн байгаа. Их үр дүнтэй сургалтууд болсон гэж үзэж байгаа шүү дээ. Тухайн өдөрт 7 хоногт 2 удаа морин эргүүлтэй, 1 удаа машин эргүүлтэй. Техникээр ингэж явж эргүүл хийдэг байхгүй. Тэр эргүүлийг бид тодорхой маршрутаар авдیں۔ Одоо ингээд ярилцаад батлагдсан одоо манай менежментийн төлөвлөгөөнд төр батлагдсан одоо маршрут байдаг байхгүй. Жишээ нь одоо ингээд бухын даваа гэсэн маршрутаар өнөөдөр бид нар бол хуваарьт эргүүл морин эргүүл гарах хэрэгтэй байгаа. За морин эргүүл яа гэм бэхээр нэг эргүүл 3 хүн явна. Нэг ахлагчтай 2 морин эргүүлийгээ цуг явна. Тэгээ бид нэр өнөөдөр одоо эндээс бид нар хуралдаад өнөөдрийнхөө хурлыг хийгээд за өнөөдөр тэр цэгүүдээр очино. Тэгээд нөгөө усууд маань заасан маршрутаар яваад хурж ирээд нөгөө тайлангаа за явсан одоо эргүүл шалгалтын ажлыг тайлагнаад одоо эргүүл ажилт гэх юм. Бусд нь бол энийгээр одоо хашаа барих. Одоо бид нэр ингээ хашаа барьсан байгаа. Хашаа барих. Тэгэл одоо энэ нөхрөлд өөр ойр зур хийх юу байна? Өвлийн бэлтгэл хангана. Одоо ч өвөл болох гэж байгаа. Гэх мэтлээ ойр зурын бас ингээд ажлаа хуваарлж авдаг байхгүй. Хашааг яаж барих гэж боддог нь. Хөрөнгө мөнгөний одоо яаж босгох вэ? Яг хаа бид бол нөхрөл чи яг ингээд одоо улсаас ингэж ойн санг нөхрөлөд эзэмшүүлэх энэ их зөв зөвтэй асуудал гэрээ байгуулж ингэж байгаа ч гэсэн бас нэг талд орхигдсон зүйл нь бол яг таны хэлдэг санхүүгийн асуудал байхгүй. Санхүүжилттэй. Тэгэхээр одоо энд байгаа хүмүүс бүгд өөрсдөөсөө хөрөнгө гаргаж уулыг бол хамгаал энэ их одоо
тайга одоо хөвч мод энийг хамгаалж одоо байнга ингэж явна гэдэг. Тэгээ байнга ингэж явж байгаа нь тэгтээ тэгвэл зардал гарч байгаа. Наазахын бензин шатхуунаас ахуулаад хоол хүнснээс ахуулаад зардал гарна л та. Тэгэхээр энийг бол бас цаашдаа одоо энэ удирдах одоо дээд шатны хүмүүс, төр захиргааны хүмүүс бол бас их зөвөр шийдмэр юм шиг байна. Нөхөрлөлийг санхүүжилтийн бол тухайн одоо гэрээ байгуулахтай үедээ ч юм уу эрх олгох үедээ бол нөхөрлөлийн санхүүжилт боломжийн хэмжээ шийдэж байна. Ер нь бол заасан тийм санхүүжилт олох тийм одоо юмнууд бий л дээ. Жишээ нь одоо унаг шатанг одоо мод цэвэрлэгээ, ой цэвэрлэгээний ажлууд байна. Хадлан хөвлөж болно гэж байгаа. Дээрээс нь энд одоо жижигхэн ногооны одоо аж ахуй эрхэлж болно гэж байгаа. Гэх мэт л эндээс чи ингээд хөрөнгө цуглуулна гэд заасан байгаа. Одоо ерөнхийдөө яг олон жил болсон нөхөрлөлүүд бол ингээд учраа алдсан байгаа шүү дээ. Голдолтой болсон. Шинээр эхэлж байгаа нөхөрлөл тэр маш том бэрхшээл болж байгаа. Шууд одоо энэ бүхний чинь ингээд бариад босгослуулаад ингээд босгоход. А одоо яг манай нөхөрлөлийн хувьд бол бидэд бол дандаа хамтын. Анх бид нар дундаас 20 мянган зас гаргаад нийлүүлээд дундын сам нь 300 мянган төгрөг эхэлсэн байхгүй. Тэгэл энэ хашааг одоо бид нар барихын тулд нэг өдөр одоо субботник зарлаа бүгдээрээ цуглаад шургаагаа бэлдээд тэгээ эндээс хадлан дижил авах сонирхолтой нэг улсуудтайгаа ярьж хөрөө тэднэрээр бариулах жишээ. Ийм байдлаар бол одоо явж байна. Тий. Өнөөдөр тэгвэл морин эргүүлийн цаг таарсан. Тий бас одоо хишигтэй гэдэг хүн нэг одоо нэг юу байдаг штэ. Монголчууд чих амны бэлэгтэй өнөөдөр одоо хишиг өдөр гэж ярьдаг тий. Та бүхэн бас сайхан ажил дээр ирлээ. Морин эргүүл бол их сонирхолтой. Ер нь нэр эрэгтэй хүмүүс ч гэлтгүй ер нь энэ байгаль хамгаалж байгаа улсуудын хамгийн их сонирхолтой гоё ажил бол энэ морин эргүүлэр явах. Тухайн орон нутгийнхаа байгаль орчин дотор явж өөрчлөлтүүдийг харна гэдэг бол маш гоё өгдөг. Энэ байгаль ч өдөр болгон өөрөлдөг. Их гоё штэ. Эргүүлд гарахын учир нь бол одоо байгалаа хамгаалж хулгай бойлос мод бэлтгэлээс хамгаалж тэгэл бас гал төмөр аюулаас хамгаалж ер нь л явж байгаа юм да. Ер нь энд одоос хулгай модны асуудал ямар хөө? Хулгай модсодны асуудал ер нь урд өмнө гарч ирсэн. Тэгээ одоо энэ нөхөрл бий болсноос хойш ер нь хулгай модсод ер нь гарахгүй байгаа. Хамгаалт сайтай учраас Энэ жилийн хувьд бол гал төмөр харьцангуй гаагүй. Гайгүй. Энэ жилийн хувьд л ерөөсөө харьцангуй гал төмөр ерөөсөө тийм гарсан юм байхгүй. Хулгай мод итгэл мэтгэл ерөөсөө тийм байхгүй. Бүхэн л ер нь хийвэн байгаа. Эхлээд ямарсан байгальлагийг сайхан хайрлж хамгаалж юу вэ? Унган төрхөөр нь хайрлж хамгаалъя л гэж бодож байна. Тэгээд хайрлж хамгаалсны үр дүн ургаад байгальлагийг сэргээд ирэхээр өөр өгөөж өгөхөөлгүй гэж бодож байгаа бид нэр. Та бүхний одоо ингээл эргүүл хийгээл ингээл яв янз бүрийн хүн амьтантай уулздаг л байх. Тэгэл бэрхшээл бол байна уу? Байна. Ойлгохгүй асуудал зарим нь энэ нөхөрлийн хуулийг ойлгохгүй өмчлөөд өгсөн юм шиг бодоол зарим нь ингээл мөнгөтэй нэрээд өмчлөөд авчлаа гихчлэг мээр зарим нь янз бүр ярина шүү. Тэ. Өмчлөөд авчлаа ер нь мод чулуу өгсөнгүү та нарын юм ч юм уу бид ч юм уу янз бүрээр яриад гардаг. Тий. Сургалтанд суусан уу? Ер нь бол одоо байгаль орчин ойн газар ч юм уу энэ тав хүнийг нэлээд сургадаг л байлгүй дээ. Сургадаг. Сургалтанд ер нь ойр ойрхон хамрагддаг. Энд тэнхээ сургалт ирээл нөхөрлийн үйл ажиллагаатай ямар л холбоо юу үйл ажиллагаа байна. Тэрэнд ер нь оролцсон суун сонсон. Тэгэл тэрний үйл ажиллагаа тэрний дагуу би тэгэл одоо нөхөрлийн юг гүйцэтгэх ажил үйл ажиллагааг гүйцэтгэж яваа.
шинэ нөхрөл байгуулахад юун дээр анхаарал хэрэгтэй юм? Та бүхний туршлагаас харахад. Ерөөсөө энэ дээр бол гол анхаарах юм бол тухайн нөхрөлийн гишүүд яг одоо хамгаалтын бүс одоо энэ нөхөр хамгаалж байгаа зүйлээ нэлээсээ ойлгосон байх. Дээрээс нь хамтын оролцоо гэж чухал. Тэр бол нэн чухал. Яагаад тэгэхээр одоо нөхрөлийн гишүүд нийлээд одоо бүгд хүчээ одоо нийлүүлж чадах юм бол ажил их урагшилдаг. Энэ дээр шил нөхрөл их ойлголцож тэрийг эхэлж ярьж иж одоо бас нөхрөлөө үүсгэн байгуул их зүгээр юм. А дээрээс нь бас тухайн орон нутагт одоо яг тухайн хамгаалтын бүс орчимд нутгалдаг байвал их зүгээр. Тэр нь бол маш чухал. Ер нь бол хууль дүрмийнхаа бол заалтаар бол 80 хүртэл нөхрөлийн гишүүдийн 80 орчим хувь нь тухайн бүс нутаг, тухайн орон нутагт бол Яг л тэр одоо орчиндөө байх ёстой гэж одоо нэлээд яаж байгаа шүү дээ, тий. Тэр нь бол их зөв гэж бодож байгаа. ер нь ингээл хууль дүрмийг ингээл яах хуулинд одоо нэг тим заалтыг л нэг оруулчихвал болмоор байна гэсэн бодлоо байдаг л байна тийм. Одоо чи ингэдэг байхгүй. Одоо жимс гэх чинь жишээ нь ингээл хүн болго ирэл түүх гэн тий. Тэр талаас чинь одоо бид нар хамгаалаад харамлаад байж гонч яг хэцүү. Мөнгө авахаас хэцүү монголчууд чинь тийм сураагүй. Тэгэхээр бол тэрийг тодорхой бүр их журамлж юм уу, шинээр журам гаргаж юм уу их тодорхой болгох их амар юм шиг байна. А манай нөхрөлийн хувьд бол яг бүхний одоо бүх гишүүдийн хурлаар ягаад одоо хүнд даацын техник механик дайран өнгөрөхөд бол хороомч энэ төр авъя мавьга дотроо хуралдаад гаргацсан журам морон бол тийм юмнууд бол байдаг л да. Тэгээд хүнд даацсан машин өнгөрөх үү? Явна. Манай энэ чинь бол энэ талтай 2 3 том алтны урхаатай. Яг гол зам нь энэ байхгүй. Хавар намрын өдрөлд бол хүнд даацсан машин бол маш их явна. Хөрсний эвдрэл үүсгэн тий. Тэгтээ бол бас яг нөгөө алтны захирлуудаас уулзсан байгаа. За. Бид нар бас одоо та нар бидний юм хийж ийн бас их ер нь ойлголцож байгаа шүү. Тэд нар маань одоо намар буцахтаа бид нар одоо зам харгууг бас засъя. Та нөхдийн ажил туслая гэдэг талаас нь одоо бол бас ер нь ойлголцоод гайгүй төвшөнд хүрж байгаа. Тэгээ тийм сайхан залуучууд байна. Монголчууд ч бас компани захирлууч гайгүй хүмүүс зөндөө байна шүү дээ. Байлгүй хаа тий. Сүүлийн залуучууд ч бас мэддэг. Их орноо хайрлаа хамгаалаа гэсэн сэтгэлтэй залуучууд бол их олон болчихно. Одоо энэ нөхрөлийнхөө энэ зохицлуудыг бид нар олон улсын жижиг төрсэн хамгаалт иж бүрэн зохицлуур болгоно гэж бид нар зорддог байхгүй. Энд бид нар одоо энийг хамгаалж байгаа энэний төлөө зүтгэж байгаа бүх хүмүүсийн амьдрал шийдэгдсэн. Одоо бид нар энэ урдхан одоо дараа жилээс төлөвлөлөөд бидний төлөвлөгөөнд орсон юм бол аялал жуулчлалын жижигхэн бааз байгуулах гэж байна. Тэр бааз нь өөрөө тэр баазд ирээд амралт жуулчлалын газар маань ирээд амарсан хүн байгаль хамгаалах гэдэг юу юм бэ? Байгалыг хамгаалснаар хүнд юу ямар үр өгөөчтэй юм бэ гэдэг биднэрт ямар ач тустай юм бэ гэдэг юмыг тэр амралтанд дарж амарснараа бүр ингээд одоо жоохон ч гэсэн ойлгоод гардаг тийм л одоо жижигхэн одоо хөтөлбөртэй ч юм уу тийм амралтын газар байгаасаа л гэж бид нар төсөөлж байгаа шүү дээ. Ойн сан гэр эзэмшиж байгаа ус заавал нэг тийм дунд нэг мэрэгжлийн хүн байх хэрэгтэй гэж яриад байгаа шүү дээ. Энэ яг ерөнхийдөө одоо явж байгаа загвар бол бид нар бол мэрэгжлийнхаа байгууллагаас тусалцаа юм аавалгүй яах вэ? Энд чинь бүгд ай мэрэгжилтэнгүүд биш. Тухайн орон нутагт амьдарч бид нар бол мэрэгжлийн төвшөнд биш ч гэлээ гэсэн одоо сонирхчийн одоо энийг хамгаалж байгаа учраас бид нар судлахаас өөр аргагүй бол. Бид нар өөрсдөө одоо маш их боловсрож штэ одоо. Жишээ нь одоо маш сайн газар ус судлаад мэдээд ирэхээр ч одоо энэ дотор юу байгаа, ямар ургамал ургадаг, аль нь юу юм, ямар хэдэн настай мод ингэжчийн одоо юмнуудыг бол ойр зуруудаа бид нар бүгдээрээ мэддэг болцсон. Тэгээд зайлшгүй мэрэгжлийн шаардлага одоо мод тарихад бол одоо мэрэгжлийн одоо хүмүүсээс зөвлөгөө юм авалгүй яг. Тэдэрт бол бид нар энэ байгаль орчны газар нэлээд сайн тусалдаг. За одоо бидний сууж байгаа энэ талбай бол энэ жил энэ хавар бидний мод тарьсан талбай байгаа. Гэхдээ бид нар бол энэ хууч одоо ойн цоор модыг бас бид нар асууж байгаа юм чинь. Хаан тариул зүй урах тэгээд энэ сүйдэрлэх хэсэг ойн цоорхоо хэсгийг ашиг тарина гэдэг. Бид хэд одоо энэ одоо бас нэг ганц нэг шангуудаар явж үзье. Тэгээ энэ манай одоо эдний нэрсэн нөхрөлийн хувьд болохоор зургалт авчиг гэдэг нөхрөл маань болохоор яг ойн сандаа ингээд үйл ажиллагааг эхлүүлээд хяналтын постоо бариад эрүүл хяналтыг тогтмолжуулаад бидэртэй нэлээд хамтарч ажилладаг нөхрөл байгаа юм л та. Тэгээ энэ жил манай аймаг бас нэг гол хийгцэн ажлууд бол ойн газраас зохион байгуулсан нөхрөлүүдийг хамруулад одоо ойд арчилгаа цэвэрлэгийн огтлтыг хэрхэн зохион байгуулах талаар
үзүүлэх тийм сургалтыг зохион байгуулсан юм. Энэ үзүүлэх сургалт бол нэлээд үр дүнтэй болсон. Ягаад тэгэхээр нөгөө газар дээр нь зохион байгуулж яг тийм бодитоор нь үзүүлсэн болохоор нөхөрлүүд маань ч гэсэн их нэлээд юунд сайн хүлээж авсан л та. Бас одоо нөхөрлүүд ингээд байгуулагдаад байгаа шигсэн га тал байгаа хил хязгаараа яг сайн нарийн тодорхойлж мэдгүй, ойгоо мэдгүй тий. Аахын төлөв байдлыг мэдхгүй ингээд байгаа. Тэгээд энэ жил анх шинээр байгуулагдж байгаа иргэдийн нөхөрлөлт ой зохион байгуулалтын ажлыг бол улсын хөрөнгөөр анх удаа байгуулагдсан нөхөрлөл улсын хөрөнгөөр хийж өгөх ёстой тийм байгаа. Энэ уугаараа бид нар 20 нөхөрлөлийг яг иргэдийн урлын тогтоол нь гарчихсан тий. Үйл ажиллагаа идэвхтэй ингээд тарьцчаа тийм 20 нөхөрлөлийг бол бид нар бол ой зохион байгуулалтын ажлыг нь бол үнэгүй хийж өгсөн байгаа. Энэ нь болохоор ан газар зарлагдсан тендер шалгасан Цэвэр ой гэдэг компани бол манад ирж хийгдсэн байгаа. Үүргээ билүүгөө гэрээгээ зөрчсөн бол гэрээ цуцлагдсан тэр нөхөрлөлийг татан боогдсон ч гэх юм те. Тим юмнууд суулин дээр нэлээд заагдсан л байдаг юм л шүү дээ. Тий. Манайх ч одоо сая ерөөсө 9 он 10 онд нөхөрлөлүүд маань байгуулагдсан болохоор эхний нөхөрлөл бол ерөөсө 6 сар жил болоогүй нөхөрлөлүүд байгаа. Тэгэхээр одоо л одоо энэ 11 сарын 12 сарын иргэдийн урал дээр бол яг нөхөрлөлүүд маань юу хийгдсэн, юу хийчээд байгуулагдсанаас хойш ямар ажил бүтээ гэдэг нь харагдана л да. Тэгэхээр яг 6 сар болоогүй нөхөрлөлүүд бол одоохондоо тэр юг нь авч хилцээг байгаа. За аль нөхөрлөлийн цааш нь үргэлжлүүл үйл ажиллагааг дэмжих үү, алийг нас буруу тий эрхээ хэтрүүлдэг ч юм уу тийм нөхөрлөлүүдийг бол буцаад туслах эрхэн засаг даргадаг угаасаа буцаад байгаа учраас энэ тайлангийн үеэр л хилцсэн л гэж яригдчихэж байгаа. Ер нь бол яг Монгол улсын хэмжээнд хичнээн одоо ог тийм ээ айн сан гэрээр эзэмшиж байгаа нөхөрлөл байна. За өнөөдрийн байдлаар Монгол орнд бол 478 нөхөрлөл байна. Эдгээр нөхөрлөлүүд маань 2.2 сая га талбай бол эзэмшиж байгаа. Ингээд төвшингийн аваад үзээ одоо сургалт моргалт ингээд уулзалт зөвлөгөө ингээд хийгээ явж явах явцад бол нөхөрлөлүүд маань айгүй маш их төвтэй болж байна. Бид өөрсдийгөө илэрхийлж чадчихээн. Мөн оролцоо буюу одоо манай Монгол орны нөхцөлөд одоо шинэлэг арга болох нь хамтын оролцоо гэсэн юм байна. Хамтын оролцооны менежмент буюу ойг хэрхэн зүй зохистой ашиглах уу, хамгаалах уу, хэрхэн үржүүлэх үү гэсэн энэ ухтан бол шинээр бий болж байгаа. Мөн нөхөрлөлийн гишүүд маань ч гэсэн энийг ойлгоод нөхөрлөл маань өөрсдөө илэрхийлдэг. Энэ ойгч бид нар хамгаалахаас гадна мөн энэ чинь зүй зохистой ашиглана. Тэрнийхээ хажуугаар бид нэр амжиргааныхаа төвшин дэвшлүүлэх. Цаашлаад бол жижиг дунд үйлрлийн хэмжээнд иймэрхүү болох тий. Энэ нөхөрлөл байгуулж байгаа цаад мөн чанар нь болохоор амжиргааны төвшин дэвшлүүлэх юм. Сүүлийн мэдээгээр ерөнхийдөө харахад бол нөхөрлөл байгуулагдсанаар ер нь нөхөрлөлийн газар айн сан бол хөнөөлч явж өвчин одоо төмөр тий хууль бус мод бэлтгэл энэ нь бол бүрэн таслагдсан зогсогдож байна. Яг гэвэл ой маань эзэнтэй болж эхэлж штеп. Энэ сайхан байгальтай газраас нэвтрүүлгээ бэлдлээ. За тэгээд үзэгч та бүхэн ойн сан гэрээр эзэмшиж байгаа нөхөрлөлийн талаар жоохон ч гэсэн бас ойлголт авсан байхаа гэж миний хувьд найдаж байна. За ингээд дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй.